Түүний хөгжмийн нэвтрүүлэг өнөөдрийн дугаартаа Игдүүтэй төрөх хэрсүү байдал авьяасаараа аав ээжигээ төдөөгүй хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж олноо танигдсан Камертон хамтлагийн дуучин Ган Эрдэнэ дунд хүү Ганс үлдийг онцоллоо. Намайг Ган Эрдэнэ Ганс үлд гэдэг. Одоо би 8 настай, 3 дугаар анги. Би одоо хөгжим мужид сурж байгаа. Одоо би хийлээ 3 жил тоглож байна. Одоо бараг 4 дахь жилд орох гэж байна. Манай аав оруулсан. Манай аав өөрөө хөгжим мужид төгссөн болохоор тэгээ намайг өөрөө бас хийл хөгжим төгссөн болохоор намайг хэлчин болгосон. Тэгээд би сургуулаа төгсчөө тэгээд хийлээр ингээл явна да гэж бодож байгаа. Эхлээд надад бол хэцүүээс одоо ингээд одоо ч гэсэн хэцүү хизээч амархан байна хизээч тэгэж байхгүй амархан байна гэж хизээж байхгүй улам ингээд програмыг хүндрэх тусам хэцүү илүү олон цаг тавтах болно. Би тэр хамгийн сүүлд ингээд саяхан ингээд тэмцээнд оролдоод ирэнгүүтээ аав намайг нөгөө нь яасан. Намайг яг үүндээ бол намайг би өөрөө давтсан байхгүй хэлээ. Өөрөө хүч хөдөлмөрлөөр өөрөө ингээд давтаад аав тэгээ надад бас тусалсан. Тэгвэл аавтай ингээд видео коллаар ингээд цуг давтаад хийгээд гэтээ ихэнхдээ би баг өөрөө хийгээ тэгээ 3 дугаар байр эзэлсэн. Харин тэрний өмнөх жил болохоор ааптай хийж байгаа тэгээ 3 дугаар байр эзэлсэн. Goes to Ghan Erdeneh from Mongolia. Миний хүч чадна хэрвээ чи ингээд амжилттай тэр тэмцээнд оролцох юм бол ээж аав нь чам гэр бүлээрээ цуг Диснейленд явнаа, цуг Юнисал явнаа гэж урамшуулдаг байсан. Манай ангийнхан намайг зүгээр ингээд 3 дугаар байр эзэлсэн гэдэг зүгээр мэдсэн. Надаас төрүүлээд юусэн мэдсэн. Тэнгүүд надад тэгээ баяр хүргэгээл бүтээр хийж яасан шүү дээ. Надаас өөр байр эзэлсэн хүүхэд бол одоогоор бол алга. Би л 3 дугаар байр эзэлсэн явж байгаа. Надаас өөр монгол хүүхэд байр эзлээгүй тусгай шагнал монголол авсан. Тэгээ нөгөөнийг би тэмцээнд оролцсон болохоор нөгөөнийг 3 дугаар байр эзлийг ингээд цаанасаа дүнгийн өгчдөг байхгүй юу. Тэгээд би энэ жил одоо концертны шалгалтыг өгөхгүй. Цаанаас нь ингээд дүнгийн ингээд өөрсдөө ингээд гаргах чинь. Ангийнхан дундаа би өөрөө л хийж боддог. Яагаад гэвэл штэ тий. Мэдгүй манай ангийнхандаа давтах тийм мэргэжлийн сайн хүн байдаггүй юм болов. Скол өөртөө буруу давтаад идэг юм болов. Мэдгүй.
би дараа жил ингээд дахиад тэмцээнд оролцсон гэж би бол бодож байгаа. Гэхдээ энэ жилийн 11 сард дахиад Парис яваад тэмцээнд оролцсон. Нэг жилд ингээ 2 удаа тэмцээнд оролцоод ах юм бол тэгээд болно гэсэн шүү дээ аав гэж хоёр. Багч гисэн. Энэ Косины тэмцээнээс илүү ингээ амар ингээ тэмцээн ингээ байдаг байхгүй. Чайковский ингээ тэмцээн байгаа. Моцарт мэдхүү. Моцартын тэмцээн ингээ бас байгаа. Моцартын дууг хэрвээ ингээ сайн тоглох юм бол тэгээ сайн хамгийн ингээ жинхэнэ хөгжимчин боллоо л гэсэн үг. Манай багшийн нэрээ Баяр сайхан гэдэг. Тэгээд одоо манай Баяр сайхан багш одоо тэгээд эхлээд аав заагаа тэгээд аав тэгээ намайг нөгөө хөгжим мужигт оруулахдаа Баяр сайхан багшаа ингээ яа гэж бодсон. Ингээд зүг ингээд автуулаад ингээ миний багш болохыг гэж бодсон. Тэгээд би ингээ нэгдүгээр ангиас ахуулаад тэр багштайгаа ингээ зүг ингээд автаж эхэлсэн, хийж эхэлсэн ерөнхийдөө. Төлдөр уур байгаа. Тэгээд бишүү тоглолтог байсан. Одоо ерөнхийдөө тэгээд тэмцээнд оролцох гоо төрхөн зурдаа цааш нь ингэ тавьсан. Энэ бол миний тоглолт дуртай байлаа. Одоогоор бол одоо ингээ би төгөлдөр урд илүү дуртай байгаа. Тэгэхгүй бол нөгөө нэг хийлээ ингээ өдөр шөнжин ингээ давцаар аваад одоо ингээ бүр ядарч султаад. Тэгээ одоо тэгээд нөгөө нэг би бас ингээд хатаархдаг байхгүй. Төгөлдөр урын ингээ гой сууж ингээ тоглолт харин хийлээ чин заавал босч тоглолт гэд. Байдгийн аав. Одоо би ингээ яаж байгаа юм чи одоо би том болоод хийлч болно гэж бодож байгаа. Одоо ингээд дэлхийс нэрээ гайхуулсан Монголынхаа нэрийг дэлхийд гаргасан мундаг хөгжимчин болъё гэж бодож байгаа. Би одоо ч гэсэн дуулж байгаа. Гэтэ ирээдүйд ямар хүн болох юм бөө мэд. Гой зурагт үзээ, дайпад үзээ, гой утас үзэх дуртай. Хаяа бас ном унших илүү дуртай. Нөгөөний баян ингээ хичээл намаа хийгээл тэгээ хөгжмөө татаад дарахаа надад бараг цаг гарахгүй тэгээд бараг тэгсээр бараг уншиж тийм дөө. Тэгээ одоохондоо бол одоо ингээд тэмцээнд оролцсон том ингээд давааныхаа ард ингээд гарлаа. Тэнгүүд одоо ингээд надад одоо тоглох зав гарах юм шиг байна гэж би бодож байна. Ах トゥ нартай чөлөө цагаараа гэвэл тэр талаар ярих жоох нэг тийм байна. За би юу ч гэсэн биш те. Хаяа уур хүрхээр нэг надад чихмэл тоглоом байдаг байхгүй. Аваачаад өшөөд нөгөө ингэ шидэнгүү буцаад ирдэг нэг гой тоглоом байдаг шүү дээ. Тэр шиг аваачаад мэчи гэж шиддэг. Би тэгээд амар чангарэлдэг шүү дээ. Тэгээд даав намайг энэ одоо юу гэж хэлэхэд байгаа юм бол гэж боддог гэж манай ах дүү хэлжсэн баха тэгж. Сүрм мөстүүлжсэн. Хамгийн олоодаа сүрм мөстүүлжсэн би л дээ. Өөрөөсөө л болж байгаа байхгүй. Удамжаар явж хаад ингээ хүмүүсүүд энэ гансар таштай гэд тэгдэг. Тэр нь надад жоохон тэртэй санагддаг. Яа заавал намайг би хай боддог. За сэмбэцэн үзэгчтэй. Намайг гансар гэдэг одоо би таньд гой ритмтэй гой гансар. Үгүй таньд гой ритмтэй тэгээ гой концерт тоглож өгөх гэсэн ритм гэдэг. За чи сая үйлцэн байсан үгүй юу? Юу? Тий. Алижинашта.
Энэ нулимсыг харъя та. Өө энэ гартцсан бай те. Чи яа уйлсан? Нуугаад байгаа юм уу? Уйлснаа нууж байгаа юм уу? Аа? За би юу гэсэн сая бичлэг хийхээс өмнө сая уйлсан аа. Одоо тэгэл би бүх юм хийгээд шүү дээ. Одоо ингээд би гоё гидсэд дотор ингээд юм ийдэн дотор гидсэд хорхоо гэдэн би бүр энэ дэлхий дээр байгаа хэрэгтэй ч юм айдэн хэрэггүй ч юм айдэн бүх юм иддэг те ер нь. Манай ах トゥ хоёр бол жоохон голод их. Хоол ярангууд ингээд зөв шууд өлсчтэй байхгүй. Өдрийн хоол идээгүй явж байгаа. Тинтээ одоо би амар өлсөж байна. Илээ. 2 3 Моцарт нь болохоор тийм сонгодог хөгжмийн төрөл байхгүй юу? Харин Чайковский нь болохоор тийм романтик тийм ингээд дуу ингээд зохиодог байхгүй юу? Романтик. Зохиосон хүн энэ дуу яг юу гэж ингэж тоглол юу гэж одоод энэ аяыг зохиосон бол гэж би тэр талаар аим бодож тоглодог. Хэл ингэ тоглоод хамгийн сүүлд нь ямар нот байх бол тэр хүний юу гэж хамгийн сүүлд нь бодож исэн бол гэж би бас амар боддог. Юу гэсэн одоо ингээд хурдан дүнд би амар дуртай. Кабалевский ингээ айгу тийм тэр айгу тийм хөгжилтэй байхгүй. Дан одоо ингээ айгу ингээ хөгжилтэй ингээ үсэрч наадаж тоглоод ингээ тийм тоглож байгаа юм шиг мэдрэмж авдаг байхгүй. Дараа нь бол хинтүүн өндөр уул ордог баха. Миний бодлоор хамгийн ихэнд бол Моцартын дуу аягүй хэцүү байдаг. Яагаад гэвэл тэр одоо ингээ 3 настайгаас эхлээд тэр хөгжмийн ингээд 100% ингээ эзэмшсэн. Учираас тэр 5 настайдаа өөр хүн шин зохиолыг өөрөө гаргаад ингээд гэхдээ хамгийн харамсалтай нь 35 наслаа тэгээ бурхан болсон. Би тэгээд өөрөө тэгээл анх харсан хүмүүс манай ээжтэй л хайртай шүү дээ. Хайргүй манай гэр бүлийнхэндээ би хайртай. Тэгээд бүгдэнд нь хайртай. Тэгээд гэр бүлийн эмээ өвөө, аав ээж, ах トゥ тэгээ хамаатай садан бүгдэнд нь хайртай. Энийг үзэж байгаа бүх хүүхдүүдээ шинэ хүүхдийн баярын минь төрье. Тэгээ хүүхдийн баяраа маш сайхан тэмдэглээрээ бас талбай дээр би нэр дуулан тэнгуү тань бас ирж үзээрэй гэж уриалъя.